За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээд өнөөдөр Цөмнөр Баянгол 3 дугаар огт байрлах одоо ард түмний хэлснээр хил заншснаар бол тугтаа бол. За сүүлд иргэдийн урлаар нэршил батлахад бол харуул өндөр уул гээд нэртэй энэ хайрхныг нутгийн зон олон ярьж нэгдсэний үндсэн дээр бол өнөөдөр ингээд бэлэг цаах өдөр дахиж байна. Тэгээд өнөөдөр та бүхнийгээ бас манай багт олон жил амьдарч байсан одоо 2 дуурайгийн иргэн байгаа тий. Бямбаахыгаа та бүхэнтэйгээ уулзалж байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайхан өсөж байна. Баярлалаа. Сайн байна уу? За та өнөөдөр энэ Баянгол энэ сайхан хайрхны тухай бас яриа хөрөөгөл хичээ гэж. За би 1944 оны 2 сарын 25-нд Баянгол гэж энэ сайхан хангаа газар голыгын хойдолд төрсөн хоо. Тэгээ өнөөдөр манай нутгийн залуучууд одоо би намайг одоо хөрөлцөөрэй энэ та нутгийн тэрээд одоо энэ аваа таах энэ хайрхантаа нэр хайрлах сайхан арга хэмжээ явуулж одоо олон сайхан улсууд цуглаж өргөн хэмжээтэй дэлгэрч байна. Ингээд энэ зохион байгуулсан 20 дуурайгийн дараа энэ залуучуудад одоо ажлын өндөр амжилт хүсье. Манай Баянгол ерөөсөө угаасаа газрын шим сайтай ургас одоо тарьснагаа ургалж байдаг. Жинхэнэ одоо нэг цэвэр сайхан хангаа. Тэгээ энэ хайрхны ч одоо ууланд бол өндөр хайрхал нэртэй одоо цайныхаа дээжиг өргөн ер нь бүх юмаа энэ даатгадаг. Тэгээ өнөөдөр нэр хайрлах ёстол одоо жинхэнэ утгаараа нэг сайхан болж өдөр нь одоо сайхан нартай сайхан сэрүүн сайхан болж байна. За ингээд одоо энд сууж байгаа, эрж амьдарч байгаа болон бацсан бүрчүүдтэй ирж байгаа жилдээ одоо өвчин зовлонгүй хүүхдүүдэн сэргэдэн хөгцүүлэн эрүүлийн сайн сайхан байхын өлзөт эрүүлэг дэвшүүлье. За Бямбаах тэгэхээр таны хүүхэд байх үед та бол яг энд гол төссөн хүн байгаа. Тэгэхээр одоо таны аав ээж гэдэг юм уу тэр тухайн үеийн хөгшчүүл одоо танд юу гэж хэлж сургаж байв энэ уулын тухай. Ер нь энэ гүндид анх одоо хичнээн айл байв. Тэр талаар та мэдэж байна уу? За энэ ч одоо 7 дугаар баг гэж нутагтай байсан. За энэ ч одоо дээшээ ам болгон ихрэн багарын ар завсагд одоо далд. Бүх амуудаар нь цөөхөн айлтай. Тэгээ зундаа доош нь хонхон ус өргөн намаг гэж төмөр замын энэ рүү завууд нь сөөгөөгд энэ рүү нутгалцдаг. Тэгээ бид нар лосоо энэ бас нээлийн зөвгүйтэнд тэгтээ учир зөвгүй даруулгатай өссөн. Тэр манай ээж аав нутгийн өгсцөл миний хүүхдүүд тоглож болно. Бид нар чулуугаар гэрвэр тоглоно. Тэгээ одоо байшин бар гэдгийг мэдхгүй бас нэг тийм хавтгай шулуу өрөөд байшин бар тоглоно. Тэгэхээр ерөөсөө энэ ууланд газар шорон тэр гიშг өвс цуглах бол ондоо бити газрын хөрсөнд сэндийлж хад чулууг нь байр суурийг эвдэж байгаарай. Чи өөрийн байрлал байгаа юм шүү гэж загтгээд би одоо ч хүүхдүүдэд тэгээ заа сургадаг. Хаа явсан газараа ер нь мэдгүй газрын өдөр газрын хөрсөг сэндээж өнгөчхөл одоо болохгүй. Энийг л одоо эрхэмж хэрэгтэй ер нь одоо хэн ч гэсэн энэ л эрхэм зүйл байгаа шүү. За тэгээд өнөөдрийг бас энэ сайхан арга хэмжээг далимдуулаад завшааныг ашиглаад бас нутгийнхаа зон олон болон одоо хойч үедээ бас энэ байгаль ихтлгийтэйгээ хэрхэн яаж харьцах талаар сургаалаа айлдаач гэж. За тэгээд байгальтайгаа сайхан зөв харьцаж арын сайхан хангаад амьдрах шиг сайхан юу байх вэ? Хамгийн гол нь одоо эвтэй найртай, эвсэг байж хүчтэй байна. Эрхэлсэн хөдөлмөрдөө нийлж ажилладаг. Нийлсэн одоо энэ үртрээ ногоонтой тэжээл юу ч байсал элбэг дэмжиж бүхэл бие нэгээ дэмжиж санаагаар ажиллаж байвал бүх юм сайхан болно гэдгийг л одоо сахиа да. За баярлалаа. За та түрүүн бас ярьж ирсэн төгсгөлд нэг ая өржиж болох уу гэж. Тэгээ яг би одоо 65 оны жолооч. Тэгээ одоо тэргэн бараа явж ил байна. Тэгээ би ер нь ганцаараа явахыг дурггүй. Тэгээд одоо манай чинь ардын дуучин болцог гэдэг нэг их сайхан дуулдаг өвгөн байлаа. Надыг бас би нөө морунад гийн голоход бас их сөрхий гийн голдог байсан байгаад. Чи хоол эвтэ минийх дуудуулга би тэгээ сураагүй. Тэгээ яг ер нь насаараа тэрт явлаа 60 жил машин барьлаа. Ганцаараа явж л байна болоод. Тэгээ би нэг л дууг одоо
дуулах дуртай. Хаан ч гэсэн нутгаа л одож авдаг. За яг хөө тэгээд олон түмэндээ зориулаад миний дуулсан дуу амьдрал дээр хэрэгжиж энэ шиг орон нутгаа сайхан хамгаалж дурсж яваарай л гэдгийг захиа. За. Газрын хоолоо цайвалзасан ханган цагаан отвайнахо ганцхан надад сүтэлэгдэсэн миний нутгийн барааюдахо Suuregin dergete çemegelesen Soğuna sağa gerutaynaho Soğeken uğragoç ha sarıso Minnileci uğragoyodaho 온도로 댕기리가 머려져서 오제신 쨍길 오다서에나고 오래가 지나다 소대대획대세 민니 성은으로 와영거든 바라요다고 За үнэхээр сайхан дууллаа. Тэгээд адаа хэлсэн. танд болоо танаа гэр бүлд аз жаргал хамгийн сайхан бүхний хүсээрээ урт насалж удаан жаргаарай гэж хүсье. За баярлалаа. Ерөөлөр болъё. За. За өнөөдрийн тахилга харуул өндөр уулынхаа тахилгыг хийж байгаа. Тэг өнөөдөр бас даш зүүг ахыхаа бас сэтгэлийг сонсъё. Энэ уулын тухай бас танд хүүхэд наснаас үлдсэн дурсамж яриа хөөрөө хөгшчүүлийн зааж зааварлж исэн, сургаж исэн зүйлүүд байна уу гэдэг талаар бас асууя гэж бодсон юм аа. За. Энэ одоо 66 он юм да. Би 5 долоо байсан. 5 төгсөөд манай ангирж энэ ногоон дээр ажиллаж исэн. За. Тий. Тэгээ эн чинь хойно баг модгүй нүцгэн байсан байхгүй. За тэгж ирж байна. Тий, тэр цааталтаа нэг хэсэг модтой, наанаа нэг зөөхөө модтой. Энэ нүцгэн. Тэгээд энэ ногоон дээр ажиллаж исэн цэргүүдлийнх нөгөө энийг яаж гүйлгэж яахгүй дарга нар. Тэгээ уулын оргил улаацалд болно гэдэг. Тэгээ энэ тогмогийн пөрүүжэл. За. Тэр чинь одоо 7 дугаар анги төгссөн ажил хийгээд Цэргүүттэй болж байгаа. тий, тэгээ цэргүүттэй оролцсон байхгүй. За. Цэргүүдээс төрүүлж ганцаараа энэ дээр гараад нэг улаанд дарцаг хатгсан. Тэгээ тугтаавал гэж нэрлсэн байхгүй. Тий. Ерөөсөө 65 66 он шиг санагч байна. Тий. Би 5 дугаар анги төгсөөл. Тэгээд яасан гахаан байр гэж их том байр байсан. Одоо тэр нэг монхоо нэг тэрний чи суур байхгүй юу? Тэр чинь яг юу яагаад их удсан юм аа тийч баригдаад. Тэгээ юу яагаад. Тэгээд яг л сан техник механикийг угсраал тавиал уурын зуухын бараал байж л зах зээл шилжээл. Тэгэл буртаа болсон байхгүй. Тэрнээс хойш тэгээ тогтоо. Тэгэл тогтоо бол гэж нэрлсэн байхгүй. Урд нь жогом тэр одоо нэрлээд байгаа нь харуулын өндөр гэдгийг чинь үл тэгж нэрлдэг хүнч байгаагүй болохгүй. Тий. Гэхдээ энэ нутгийн хуучул ярьдаг. Энэ хойноос нь гамин хөөгч ирээл. За. Тий. Энэ талаас нь энэ цагаан дээр яаж энэ рүү шахаж агаад устгасан. Тэгээд бид нарыг тэгдэг байсан. Та нар энэ залхуурахгүй бол энэ чи амар шүү дээ. Энэ явж болдог байхгүй хөндлөө. Тэгээ залхуурахгүй бол энэгээр яв гамингийн буу байгаа шүүгээл хөгсчүүл тэгдэг байсан. Тэгээ ямар хөөхтэй. Тэр экзамнахад явдагчгүй тийм л байсан. Энд чи өвлгийгөөс хөөгч орж ирээл тэгээд энд юу яасан гэсэн. Хойноос л хөөгдөр явахгүй алтан булгаас хөөгч явсаар гал энд ирээл тэгжил тогтоовол нэр авсан юм байна лээ. Тий. Тэгээд урд нь жоохон ямар нэртэй байсан тэрийг нь мэдэхгүй шүү дээ. Тий.
Сайхан түүх ярьж өглөө. Тэгээд бид нар одоо бас ингээд залуу хойж үедээ бас та хэдийнхаа яриаг дүрсжүүлж авч үлдэж бас хойж үедээ өвлүүлэхээр ингээд зорж гинөө. Тэгээд тий бид нар одоо та нарын насан дээр ирээ бас нэг ингээл яриа сууж явах байлгүй гэж бас. Тэгээ шүү. Тий тэгэхээр энэ зүйлүүдийг ярьж тэгээд цаашдаа бас ингээд жил болгон сайхан улам өргөн дэлгэр болгоод ингээд тэмдэглээ явах бодолтой байна. Зөв. Энэ үл та нар зөв ажил хийж байна. Ингэж ерөөсөө л энэ таглаг махлаг гэдэг чинь одоо дээр үеийн манай тэгээ аргадаж байна. Нэгд хоёрт одоо хамгаалж байгаа байхгүй юу? Тий. Түшээгүн гэх чинь бидийг одоо хүүхэд байхад за та нар түшээгүний урдаас очиж мойлтөө. За. Тий. Тэгээ одоо тэр аршаанач хар ус гэдэг байсан байхгүй юу? Түшээгүний хар ус гэдэг ярьдаг. За та нар гүйж очиж тэр хар ус руу харваа. Муугаар болвол хүнд харагддаг улаан сэрх байдгийн шүү. Тэгж л одоо хүүхдүүд айлгадаг байсан. Тэгж хамгаалж мөчрийн тий. Мөчрийн хуглуу та нар. Тийм бол та нар тэр хар усан дотроос улаан сэрх харагддаг шүү. Муугаар харагддаг. Ингээ тэгээ хүүхдүүд тэр ус руу очихгүй шүү. Наагуур нь зөв хуглахгүйгээр мойлын түүж болно. Тэгэл ёстой тэнд хүнддэг байлаас. Ингэж л хамгаалж исэн байхгүй. Тий. Тэгэхээр одоо бас ингээд энэ уул хайрхныгаа тухай ингээд хүүхд залуучуудаа яриад яачаар бас тий шүү дээ. Араа өөр ойлголттой болно шүү дээ. Чулуумулуг хөндөж болох юм байна. Адагдаад хүүхдүүд чи эний чи нэрээ шүтдэг юм, тагиддаг юм. Тий. Нэг чулуу аваа чулуудах байсан бол болчих шүү дээ. Тий. За эндээс болохгүй юм байна, хөрөхгүй юм байна гэдгийг мэдж аваа шүү дээ. Ийм л байна. За тэгээд ташаахтаа болон гэр бүлд нь эрүүлэнх хамгийн сайхан бүхнийг хүсээрөөё. Юу гэрлээ? Мандал хайрхны тухай. Тэр яаж дайнтай яах байлгүй. За тэгээд мандал хайрхан тэр баян толгой байхгүй одоо юу ухаад байна шүү дээ. Шороо аваад байгаа замын. Тэрий чинь тагтдаг, урдаас ирдэг. Тий. Тэгээ энэ сувгатаар би хүүхд байсан. Хүүхд юу хаа зэргээс ирсэн байсан. Гончиг гэж нэг өвгөн байсан. Тэрнтэй би нэг өдөр ярьцуулаа. Тэгээ манайхаар их очдог. Тийм өвгөн байсан. Тэгээл тэгжсэн. Чи энэ богдын жороолом гэж дуулсан уу гинэ. Үгүй би ямар юм дуулах юм. Ста дуулсан юм. Би үдсэн штэ тэр ламыг чинь гэж. Тэгжсэн. тэр лам морьтой хамт жороолдог. Тий. Тэр богдын 9 цагаан жороо гэж байсан юм. Тэр нэг үцдэг байсан гэлээ. Тийм ламыг. Тий. Хоёр гутлаа гулын дээш нь харуулаа бүсэндээ хоёр сугандаа ингээ бүс улын дээш нь харуулаа авчуулчихдаг. Тэгэл зүгээр тийш өгдөг гэж. Үе үргээл бусгаал. Тий. Тий. Тэгэл очиод нөгөө гороолоод наадамчдыг чинь тойрол ингээл. Тэгэл өдөржин шахуу дагсан гинэ гончихгоо залуу байсан. Тэгээд дагаад ингэж явсан. Одоогоор тэр гуанз хэлдэг байсан. Энэ гуанзны энэ хавцаа баг. Араас нь яваад очсон чинь санаа байна уу гэн. Тэгэхээр байна гэж тэгсэн. Тэгээ жирийсэн шартаас босгоод алга болсон. Тий. Нилийн хурдтай морьтой хөөгөө гүцээгүй тэгээд сураг давуулж исэн гэж ярьдаг байсан. За тэгээд сонин түүхээс ярьж өгсөндөө баярлаа. Тэгээд татж байгаа хүсье. За баярлалаа. За ингээ та бүхнийг Хүрлээ ахтайгаа уулзуулах гэж байна. Хүрэл Батрахтайгаа уулзуулах гэдэг. Тэгээд одоо Хүрлээ ах маань энэ нутагт төсөж төрсөн хүний хувьд бас хүүхэд баг залуу наснаас чинь аав ээжд нь юуг сургадаг бай. Энэ хайрхны тухай энэ Баянголын хөндөд одоо хэрхэн аж төрж яваа тэр талаараа бас хуваалцаач гэж. За сайхан байна. Та бүгдийнхээ ажил үйлс бүгд нь өндөр амжилт хүсье. Энэ хайрхан гэмн одоо ингээд их сайхан дэгтэй журамт ангадагч болов уу гэж бодож байна би өөрөө. Сайхан байна залуус та бүгдээ нутгаар төмөндөө. Би 3 үеэр энэ нутаг гэж явдаг. Хайрхныхаа ард өсөж голдон шумбод өссөн. Одоо хайрхныгаа урд нь байна. Энэ орнотоо шүтэж биширж явдаг да.
За ер нь тэгээд манай Баянгол таны хүүхэд байх үед ямар айлууд байв? Энэ нутаг усны тухай нэг яриач. Энд чинь ер нь дата хэрваг байхан гэж ярих бах, ламцуг байхан гэдэг энэ содномгоо, банзрагчгаа ингээд эдэн улсууд байлаа. Дандаа сайхан мөр тэрэг хөлн хатландаа цуг явна. Борядуудтай борядууд нь одоо ингээд шатангаас хэл мөр чаргаар өвдөө хөөтөнд давуулаад бэрэн баригадууд өвс цөөж өгдөг байл. Жохон хүүхэд тэр даван дөгөр өвст мөр чаргатай явахыг гайхдаг л байсан да. Ер нь энэ хөндөй бол тэр чигээрээ тэр хадлан бургас мундаг ингээд тэр чигээрээ л ногоо дагндаг байсан. Одоо тэгээд бургас маань байна, гол маань байна, сайхан байна. Ер нь одоо бас ингээд залуу хойч үе манаас одоо энд ийм айл байсан, тэнд тийм айл байсан гэж мэдэхгүй. Тэгэхээр энэ залуучуудыг бас нутаг усандаа бас хайртай байх талаар бас ингээд хөгшчүүл маань ярьж сургах хэрэгтэй. Дээрэс нь энэ байгаль ихтлгийтэйгээ бас хэрхэн зөв зүйтэй харьцаж явах ёстой талаар та бас нэг сургаалаа хэлээч. Тийм ээ, тийм тэгдэггүй яах вэ? Энэ уулчин болохоор аав болно, усчин болохоор ээж болно. Тийм учраас аав ээжигээ хайрлах, уул усаа хүндэтгэж хайрлна гэдэг чинь маш ялгаагүй. Маш том өндөр өв соёл. Тэгээ хүнийг дээдлж хайрлах. Энд чинь одоо бид нар уул усандаа л хаанхын ямар аймгийн ямар сум бай, хэний хэн бэ гэдэгтээ тэрэн дээр гарч ирнэ. Төв аймгийн Батсан бүрийн хэддүгээр баригаад хэддүгээр баг өгөхээр 3 дугаар бага Согногор Баянгол 3 дугаараг. Энэ бол одоо бидний уг хэлэх үг одоо өр хүүхэд баг залуучууд энэ одоо алтан сургаамж болох уу да гэж бодож явдаг. Ер нь тэгж хэлдэг. За тэгээд ярианыгаа төгсгөл та одоо өнөөдөр үргэлжлэн ирсэн болоод нутгийнхандаа нэг сайхан мэдчилгээ төвшүүлж зуны сайхан дэлгэрцэг. Удахгүй бас Монгол наадам эхлэх чинь тийм ээ. За та наадам ортлоо. Бүгдээрээ зон олон хүн амтан малын зоо тэнгэр өвсний ногоорцсон байгаа одоо нэг сайхан сэрүүхэн сайхан байна да. Тэгээд улсынхаа наадам сумынхаа наадам аймгийнхаа бүгд наадам болгоны баярын мэдлэгээ дэвшүүлээ. Бүгдээрээ сайхан наацгаагаараа эрүүлэнх байгаараа гэж хүсье да. За баярлалаа танд. За ингээд та бүхнийг Монгол улсын үйлчлэгээний гавьяат ажилтан эрүүл мэндийн гавьяат ажилтан юм хүүгийн чимгээ эмчтэйгээ уулзуулж ийн. Тэгээд өнөөдөр манай та бүхдийн хэлж занснаар Тугтаа уулын дахилгыг хийж ийн. Тэгээд өргөн зон олноороо хүрэлцэн ирлээ. Тэгээд та одоо энэ сайхан хайрхан, энэ сайхан нутаг усныхын талаарх дурсамжаа хуваалцаач гэж хүсэж байгаамаа. За энд хүрэлцэн ирсэн нийт нутгийнхаа ард түмэнд энэ өдрийн мэнд дэвшүүлье. За энэ нутагт одоо би 6 үеэрээ амьдарч цаанаа. Миний эмээ ээж нь Болдын Дулумсран буюу одоо нутаг одоо усандаа Жова эмээ гэж алдарсан ийм өндөр настан 106 нас хүртлээр одоо энэ Баянголд амьдарсан. Одоо энэ зоригтгоон байгаагийн тэнд одоо Жова эмээтэйгээ, Балжаавтэйгээ, Цэвэл эмээтэйгээ ээж аавтайгаа ингээд би ухаан орохдоо л одоо энэ дээд тохоод амьдралаа да. Хүүхэд нас мань ер нь одоо ихэнх насаа л одоо 4 жил хол явж суралцсан. Тэрнээс бусад үед одоо Баянголдоо л байла хаач явсан сэтгэл санаанаас нь гардаггүй сайхан хангаадаа энэ. За тэгээд таны хүүхэд байхад ер нь ямар хэнийг гэдэг айлуудынд зусдаг, нутгалдаг байв. Тэгээд энэ хайрхны талаар бас одоо ийшгээ бас хүүхэд залуучуудыг бас уралдуулдаг байсан гэдэг хүмүүс яриад байна. За энд одоо очирхуу цагдаагийнх, дэлдэн дэрж гоох, алтан гэрлөөгийнх, тэгээ манай Балжаавгийнх
одоо олноо Гахайлам гэж алдарсан Дусангон бөөгийнх Бариул дамдын Сүрэнгаах одоо Гиндэнгийн Лувсан дорж мөн одоо Аврал Лувсан дорж гээд бас байсан тэднийхэн гээд зөндөө олон айлууд. Гэтэ одооных шиг ийм олон айл байсангүй. Одоо энэ Бондооныхаас таашаа айл байгаагүй. Нэг ч айл гоё Яндас Сүрэнгаах тэр сүүлд энэ жим станцын урд байдагсан. Тэгээ 66 7 онд улсын асрамжийн газар нүүж ирээд тэгээ манай Баянгол хөөрөгдсөн дөө. За өнөөдөр ингээд үргэлжлэн ирсэн нутгийн зам олонд болоод Батсан бүрчүүдтэй нэг сайхан мэндчлэгээ төвшүүлээч. За нэгдүгээрт одоо бага насаа энд өнгөрөөснийх одоо тэгэл жимс ногоо цэцэглээл эрэнгүүт цэцгэнжээ цэцэг түүх гээд явна. Тэгээд улаан алзган гүзээ эзгэн түүх гээд явна. Тэгэл явхаар зэрэг ичимэн хайрхны араас нэг ширхэгч жимс авч болохгүй шүү. Ингээд улаан алзган тэр нөгөө чоны хэлэг энэ ч айгүй хуургадаг байсан. Тэр мөрнөөс нэг ширхч мөчөр тасдаж болохгүй шүү гэж загтдаг байсан. Тэгээ нэг удаа одоо энэ сумын нэгтлэн байсан үлзээ алтан хөөгчд хоёр нэг удаа жимсэн цэцгэнж яваад яг энэ голын усны тохооноос айгүй гоё цэцэг түүгээл бичээ сүүлдээ бүр ингээ багцаар нь түүгээл гэртээ хараад орон дээр нөгөө цэцгээ байж байгаад ангилаад усан тэгээд гараа явсанчл манай ижил нүүргаараа алчуур барьц даллаад байна намайг одоо яваадсан чи би нөгөө цэцгээ авчиад могоотой цуг түүгээд аваад ингээд аваадсан байсан. Тэгэхэд би нэг 4 5 дугаар ангид л байсан. 5 дугаар ангид байсан юм уу да. Тийм л байсан дөө. Тэгээд ер нь их сайхан одоо баяр шинэ жилийн баярыг тэмдэглэн байж байгаа л манай Улаанбаатарт кино гарна. Тэгээд өвөл болохоор одоо юу яана. Урлагийн үзлэгээ давтна. Манай одоо Бэгцгой, Гарамсрэгч, Дугуурж байх хин мөнх төмөр тогоогч тэгээ майн баяр гэдэг их сайхан ихчээсэн тэр ихч өдлөгч юм. Тэгээ олон сайхан одоо юм ягмардаач ах энэ төр гэдэл олон сайхан улсууд тэр юу хийн. Одоо урлагийн үзлэг концерт бэлтэн тэгээд манай энд Норвын Содмгойн дуу Норвын Данзан гэж улсууд болохоор ноо Данзан тэр үедээ бол маш их сайхан цэмцгэр их тийм Европ хувцас хүмүүстэй их гоё ах байдгүйсэн. Тэгэл тэр улсууд концерт автаж байхад Данзангой тэр зэрэтлийн тэнтэл сууж би хажууд нэг жоох юм суужлаа. Тэгэл концерт дууссан бол гэртээ харин тэг кино ирж гаргахаар зэрэг мотор асаана. Мотор асан гол би хаймхаа үтсэн. Чихээ таглаалгүй чинь. Тэгээ нэг удаа мөн ээж минь зайлуул намайг тэрвэрэд мөмө өгөхүүлээл аваа том болцсон 6 7 хүрсэн байсан. Тэгсэн чинь ээж тэгэл би ерөөс кинороо харахгүйсэн чи ээж намайг тэгжсэн. Минийгээ тэрэ хараа ноо Данзангой биш Орос Чаданбууганд гарчаана хараа гэлдгсэн чи одоо бодоход энэ Балтныг голоос ус авчихэд штэ тэрийг харуулж лээсэн юм шиг байгаа. Тэгээд хальт хараад өнгөрсөн. Тэгээд одоо санагна тэр Балт гэдэг одоо ямар кино үлээ тэр чинь түмний юу лээ Мэдгүй. одоо марчаана Балт гэдэг нэг жилийн саяр гардаг штэ. Тэгээд Балтгайн юуг харчаад намайг тэр Орос Чаданбууг гэж бодох байх гэж тэгээд цааруулж ирсэн юм шиг байна. Тэгээд маа нэгнэр одоо Хүүхдийн баярын тэрээр тэгээ Улаанбаатарт одоо улсуучин хоолоо хийгээд гэр бүлээр нь цайлж дайлал тэгээ асрамч нүүж ирснээс хойш энд ч одоо хүүхдийн баяраар оргил булаацуулдаг 72 онд нөө 71 онд нөө оргил булаацалтуулаад хүүхдийн баяр хчин ийшээгүйгээд 2 дугаар байранд ороо бэлэг авчихсан нэг сайхан дурсамжууд байна уу одоо энэ Баянголын чинь л одоо энэ усанд энэ дээд гарамны энд чинь бага насмын 100-ны цагт Баянголд усан чомбож өнгөрлөө штэ. За тэгээд энэ нутаг орондоо одоо энэ багтаа амьдран сууж байгаа уугуул эргээд суугуул
Одоо манай энд маш гадны улсууд ирлээ. Тэгээ ижээ маань ярьдаг л байсан. Баяжийг бол Батцанбөр, барилдыг бол Баян чамдун гэж их хуучны үгдээ Батцанбөр дээр суурсан улсууд их сайн сайхан явдаг юм даа гэж хэлдэг байсан. Тэгээд энд одоо амьдарч байгаа өрөөд мараа амьдарч байгаа энэ зан олондоо эрүүл инг саруул сайхан бүхнийг хүсээ өрөөё. За танд ч ихсэн одоо эрүүлийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсээрөөё. Уртнаас ч удаан жаргаарай. За баярлалаа. За та бүхнийг бас сайхан их нэртэйгээ уулзуулах гэж байгаа баяртай байна. За байгалагч маань борооогч, хариунаагч гэж одоо өнөөдөр ингээд энэ тугтаа бол бидний ил заншснаар бол тий. Одоо сүүлд иргэдийн урлаар бол харуул өндөр уул гэж нэршлэн батлагдсан. Тий. Ийм түүхтэй бас энэ нутаг усаас өнөөдөр дахиж аргадах юм үйл ажиллагаа боллоо. Тэгээд энэ үйл ажиллагааны талаар болоод хүүхэд насндаа бас энэ нутаг усандаа байсан улсууд энэ хувьд одоо энэ Баянголын хөндийн энэ хайрхныхын талаар бас сэтгэлдлийг чинь сонсох гээд ингээд суулгах чад байгаа нэ. За ингээд төлөө микрофоноод дамжуулаад яриавч тий. Тэгээ бас сайхан танилцуулаад. За ингээд өнөөдөр энэ сайхан бэлэгт сайхан өдөр өссөн нутаг, миний дүүнрийн төрсөн нутаг энэ сайхан ангаадаа ирээд энд амьдарч байгаа хүмүүстэйгээ энэ зохион байгуулж байгаа энэ нутгийн одоо юу гэдэг лээ та нарын чинь иргэдийн хурлынхантайгаа ингээд энэ сайхан уул аваагаа дахиад лус савдгаа баярлуулад нутгийнхантаа ингээд хамт байгаадаа ингээд баяртай байна. Тэгээд энэ өдөр бол яалтчгүй ингээд иргэн дурсахаар тийм сайхан өдөр байгаад байна. Анх ингээд би 13 наснда 78 онд ирж хахад яг үлгэрийн кино шиг ийм сайхан үзэсгэлэнтэй уул ус эрвээхээ алгалсан ийм сайхан газар байлаа. Тий одоо ч сайхан хിവэрэ байгаа. Бид нэр ингээд өнөөдөр энэ сайхан уул усаа дахиад ингээд байжгаад ингээд баяртай байна. Бүх гэр бүлийнхээ зүгээс нутгийнхаа зан олондоо бүгдээрэнд нь ингээд аз жаргал эрүүл энхийг хүсье өрөөё. За өнөөдөр энэ хорон цугласан сайхан өнөөдөр энэ агаар ус байгаль түрүүн өцгтөр уржигдэр бол бороо ороод нэг сайхан л байсан. Өнөөдөр бол сайхан нар гараад бид их сайхан өдөр эхлээ. Тэгээд энэ хорон цугларсан бүх одоо үе тэнгийнхэн ахмад настан дүүнэр одоо энэ иргэдийн хурлын төлөөлөгчд бүгдээрэнд нь талархаж байна. Сайхан өдөр сайхан үйл явдал болж байна. Тэгээ бид нар бол одоо бүр одоо бид хэд ингээд ер нь ташраагаад бүгдээрээ үе сайхан төлөөлөл сууж байна. Ер нь бид нар манай энэ Баянголч одоо аршааны ундрахтаа сайхан голтой. Сайхан уул усан тэгшэрсэн байгаль бол одоо үнэхээр сайхан. Одоо бид хэдээс унган магаасаа бүр ийм нялх хасаал энд сайхан тоглоод өссөн. Энэ газар бол одоо яг энэ бол манай бидний энэ тий Жанчин самбуугаах манаах нөгөө даштарж байх энэ чи яг энэ дээр баярлж ирсэн байхгүй. Өөр нэсэн тий сайхан газар байсан. Хүүхэд байхдаа бид нар ч одоо манай асрамч чинь Баянгол чинь тэр хүн тэр цаатлын тэр одоо энэ цэнхрийн цаатал дээр бүх байшингууд нь байгаа. Тэрний дооталтай айлууд нь хийдэг байсан байхгүй. Тэр дээрээс хүр дээрээс гуулгаал гэрлүүгээ ордог. Тэгэл одоо бид хэд ингээд энэ сайхан газар өсөж өндийгээд бүгдээрээ сайхан ээж аавтайгаа бүрэн бүтэн сайхан өсөөд бид нар өдий болтлоо сайхан амьдралаа. Тэгээ ер нь бол манай энэ Баянгол бол төвшөөгөн энэ сайхан хайрхан Баянгол бол бидэрт үнэхээр төвшигтэй амьдралд бол одоо сайхан цэцгэлүүлсэн сайхан газар гэж боддتي. Тэгээд ер нь бол манайхны энэ үе тэнгийн одоо сайхан охтууд хүүхдүүд бол зөндөөл байлаа. Манай медга байлаа. Бид чи одоо яг нэг дор хэшигт байлаа. Чимгээ одоо та чинь бүгдээрээ бүгд л одоо эндээс амьдралаа ихэлсэн сайхан сургуулийн хөл тавиал эхэлж исэн улсууд өдий болтол сайхан амьдрал сайхан байж байна. Тэгэл энэ нутаг хосноо бол их сайхан талархаж явдаг. Энэ уул усан бол байнгын шүтж идэг бид нар хаач байсан л энийгээ л нүдэндээ хараад дандаа залбирч явдаг шүү дээ тий. Та хэд манаас ярианыгаа төгсгөл залуу хоож үеийнхэндээ бас энэ байгаль ихтлгийтэйгээ хэн яаж харьцах ёстой байдгийг тий. Тэрнийг учир
Жанцгийн одоо бас тайлбарлахгүй одооны хүмүүс бас мэдэхгүй шүү дээ тий. Чулуугийн хөдөлгдөггүй байсан, хогоо чайдаггүй байсан тий. Бидний үе чинь ёстой хог хайдаггүй байсан шүү дээ. Сайхан хогтай хог ерөөсөө байдаггүй. За манай зэна даргын үед бол бүр бидний чинь бүр ценометр бай чинь бүр гадаа одоо ингээд голны энийг үс ингээд зайдан мөрчдөг. тий сайхан Гол ус юм аяхгүй байсан. тий ерөн гол усандаа юм ч угаалгадгүй. Голын ирэг дээр юм угаач юм гээд та нар болохгүй шүү гэдэг байсан шүү дээ бидний. Төмбөс автай байнтай ч угаад үс. Тий шүү дээ. Тэгээ одоо чинь За өнөөдөр өөрчлөлттэй байна л та. маш сайхан өдөр байна. Одоо үеийнхнээ дараагийн үеийнхнтэйгээ ингээд үе үеэрээ одоо эндээс одоо сургуультай сурч манддарж хахаараа 40 жил одоо машинаар автобусаар 69-оор зөөлгөж одоо явсан ийм нэг хэсэг үеийнхэн энд сууж байна. Тэгээд бас өнөөдөр тэр үеэ дурсаж суухад бас сайхан байна. Олон аавын хүү охтуудыг манддарж ах минь хөлийн дөрөнд гарын ганцганд хүрэхэд эрдэм ном сурахад өдөө зэрэгч явахад маш хүч хөдөлмөрөөр зарцуулсан шүү тий. Дурсахгүй хаа яах вэ? За нэгдүгээрт хоёрдугаарт одоо энэ жоо нутаг усаа ингээл заримдаа ингээл энэ тэнүүгээр явж байгаа харагдаж байна. Аймад их сүйдэж байна. Бурах шугай. Тэгээд энэ гол усных нь голдрлыг өөрчлүүлээл бургасаа хята энийг хог 3 дээр жоохон анхаарах хэрэгтэй байна манайх. Одоо энэ бурах шугуу байна гэд хараад байх юм биш. Тэр хуучин байсан бурах шугууг нь сэргээх талаар бас бидний одоо дараагийн үе залуустаа бас уриалмаар байна. Одоо энэ дээгүүрүүд ер нь бургаснууд ер нь байхгүй болсон. Энэ хойно одоо жимсний станц гэж байлаа. Жимс станц ингээ байхгүй болсон. Яг уу бас суур юмнууд нь байж энийг ер нь эргэж одоо багаараа залуустайгаа нэгдэж сэргээвэл яасан бэ гэж ийм санал дэвшүүлж байна. Тэгээд тий ер нь ажилсаг бас хийвэл манайхан юм босхон шүү. Тэгээд бас ажилсаг залуус зүгээр яг ахмуудын хувьд санал оруулахад бид хэдийн зүгээс тийм санал байна. Энэ жим станцын ой модыг сэргээгээд энэ унсан нүцгэрсэн энэ шугуй юугаа тохоогоо бургасаа сэргээгээд айлууд нь хашаандаа модоо тариад тэр хойно одоо юунууд бас л цацрагны юунууд байж лэн тэрийгэ сэргээгээд миний чиний юм гэх юм байхгүй байгаа хуучин орчинд нь авчвал бүр л их сэтгэл хангалуун баймаар одоо ингээд манай засмал зам тавигдж байна. Манай Ахмад насны үндэсний төвд одоо сайхан машины зогсоод засмал зам энэ төр тавигдаа бас манай Ахмад насны үндэсний төв өргөжөөж их сайхан болгож байгаад одоо залуу удирдлагын залуу болгосон хүчнүүд бас их баярлж байна. Тэгээ энийг улам хөгжүүлээрэ ард иргэд минь хойч үе минь бургас шугуугаад нэмэж мод таримаар хашаанда айдуур тэдэн мод тарья гэсэн юм уриал гаргамаар байна. За тэгээ бүгдээрэнд нь эрүүл саруул сайхан бүхнийг хүсье. За ариун агч. Өнөөдрийн арга хэмжээнд урилгаар оролцож байна. Оо яа. За өнөөдөр 3 дугаар багийн ажилтнууд, сумын иргэдийн уран төлөөлөгч хамтран одоо миний өс төрсөн миний бууран дээр ингээд энэ уулыг тагж байгаа. Энэ уул маань биднийг багах тухтай уул нэртэй байсан. Манай мал энэгээ бэлчдэг байлаа. Манайх 3 гэрээрээ энд олон жил болсон. Дасторж байгаа, цэндочрох байх. Тэгээ манайх тэгээ энэ буур маань одоо өнөөдөр ингээд төмөн бууж гисэн сайхан өдөр хийсэн байна. Ингээд орон нутгаа одоо миний нутгийн ард түмэн миний өс төрсөн Баянголчууд минь байгаль дэлхийг сайхан хамгаалж, хайрлж одоо энэ уулаа шүтэж сайхан амьдарч хаяа. Ингээд бүгдээр Баянголынхоо одоо энэ сайхан байгалыг цаашаа сайхан хайрлан хамгаалж үр хүүхдтэй бол хоггүй амьдарцгаая гэсэн уриалга гаргаад ингээд энэ нутгийг сайхан эзэмшиж амьдарцгаая. Бидний үр хүүхд ирээдүйд үлдэх ёстой учраас энэ байгалаа бол их зөвл байлгах ёстой.
хангаад идэх баян байгaalч бас хариугаа авдаг гэж хэцүү штэ. Тэгээд миний аав ээж бол энэ Батсанбарын энэ асрамжийн газар хөдөлмөрөөр шингээсэн, эндээс тэтгэвртэй гарсан ийм улсууд байгаа. Манайхан ч бүгдээрээ эндээс сургууль соёлын мөр хөөсөн, бүгдээр тус тустай амьдралтай болсон. Одоо би манайхан тэгээд хот хүрээ бараадсан бас би бол энд Батсанбар 8 төгсөөд техникум төгсчээр энд 35 жил ажиллаад одоо тэтгэвртэй орсон. Тэгээ сомоо иргэдийн хурд бол 5 удаа сонгосон. Одоо сууж байгаа. Одоо хөдөлмөр маань үнэлээд манай сом орон нутаг одоо Алтан гац хөдөлмөрийн гавьяа улаан туяа одоо хүртэл намайг шагнасан байгаа. Ингээд би өс төрсөн нутгийнхаа 3 дугаар багийнхаа хамт олонд нутгаа сайхан хайрлаараа цэвэр цэмцгээр амьдрцгаая гэж уриалъя да одоо. За баярлалаа.